Энэ хүү бол очир эмчээ. Очир эмчин хүү одоо харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн 11-р ангийн сурагчаа. Сэнгийн Эрдэнэ Дэндвийн Пүрэв Доржийн зохиол яруу найргаас монгол хэлний гайхамшигыг харж болно хэмээн хэвлүүхэн ярих хүү жүжигчин болох мөрөөдөлтэй. Гисэн хэдэж түүнийг харааны бэрхшээлтэй учир боломжгүй хэмээн очсон газар бүхэн нь хэлсэн байна. Гэсэн ч тэрээр мөрөөдөлтөд хүрэхийн тулд шантралгүй суралцж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчин манай улсад муу байдгийг хэлж байлаа. Хичээлдээ ирэхэд ер нь ганцхан надад шилдэг манай сургуулийн сул хардаг, нойл хардаг ер нь бүх хүүхдүүдэд нэг л бэрхшээл байдаг л та. Одоо энэ автобусны буудлууд дээр ингээд зогсож байхад ирж байгаа автобуснуудын дээдлийнх нь номер нь харагдахгүй байх жишээтэй. Одоо бүр кондуктор нь байхгүй болсон учраас одоо хаашаа явлаа, ийшээ явлаа гэж зарлдаггүй. Тэгээд тэр нь айгүй хүндрэлтэй байдаг. Энийг хүсэл мөрөөдөл болохоор ирээдүйд Монгол улстай дэлхийд алдартай жүжигчин болохыг хүсдэг. Тэгээ энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд үргэлж хичээнэ гэж боддог. Жирийн хүмүүсийнхаас 10 дахин 100 дахин илүү хичээнэ гэж боддог. Жирийн хүмүүс маань бол сурах хүсэл эрмэлзэл маш өндөртэй хичээнгүй тийм сурагч байдаг. Мөн бас манай сургуулийн бас нийлээдгүй бас манлайллын нэгэнд явж байдаг юм сурагч байгаа. Тэгээд өөр бол давхар болвол бас утга зохиолоор оролдох мөн шүлэг яруу найраг унших дээрэс нь спорт урлаг бүхэл тал дээр илүү авьяастай өөрийгөө илүү сайн дайчилж чаддаг бас нэг тийм шилдэг сурагчтай маань нэг. Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчин муу байдаг. Боловсрол соёл шинжилгээ ухааны яам Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин сайжруулах санамж бичигт гар үсэг зуран цаашид хамтран ажиллахаар боллоо. Хараагүйчүүдийн холбоотойгоо хамтраад хамгийн гол нь одоо хараагүй хүүхдүүдийг суралцах орчныг сайжруулах чиглэлээр маш дөрвөлтэй ажлуудыг хийхээр хоёр тал хамтраад тодорхой шийдлүүдийг гаргаж байна. Нэгдүгээрт бид тусгай хэрэгцээт боловсролын хуулиа батлуулъя гэсэн ийм шийдвэрийг гаргалаа. Нөгөө талаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах орчныг одоо сайжруулах чиглэлээр ажиллах үндэсний зөвлөлийг сайдын тушаалаар баталлаа. Санамж бичгийн хүрээнд Braille бичгийн стандартыг боловсруулах, харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах хичээг Braille томруулсан үсгээр хослуулан хэвлэх зэрэг олон ажлыг зохион байгуулах юм а. Мэдээллийг боловсролцог Баясгалан нар хүргэлээ.